Дөрөвдүгээр анги. Манайгэр дэр хүн байхгүй гэж хэн хэлсэн бэ? Жан Сяро огт тэрвэлдсэнгүй. И юунд энэ өөр ертөнцийн талаар олон зүйлийг тайлбарлан ярив. Анхандаа И юун үүнийг тулааны урлагийг дээдэлдэг ертөнц байж магадгүй гэж бодож байсан ч Жан Сярогийн өгүүлснийг сонсоод энэ ертөнцид тулааны хүчний байр суурийг өөрийн бодсноос ч илүү дутуу үнэж байснаа ойлгов. Яг үнэндээ энэ бол хүч бус амьдрал гэсэн ертөнц байлаа. Энэ ертөнцид хүмүүс өөрсдийн хот сууринтай бөгөөд харин хээр тал нь зэрлэг амьтад, зэрлэг араатнуудын ноёрхол дор байдаг. Хүмүүс тариалан хийхээр гарахтаач, ан хийхээр явахтаач зэрлэг амьтад, зэрлэг араатнуудын довтлогоонд өртөх аюултай. Эдгээр аимшигт авраг амьтад хүний үйл ажиллагааны хүрээг ихээхэн хязгаарладаг тул доод давхаргын энгийн ард иргэдийн хувьд эд материал, хоол хүнс, туйлын хомс байв. Нэг суурин нэг хотын хувьд өндөр зэрэглэлийн дайчид бол амин чухал тулгуур юм. Тэдний хамгаалалт түүгээр суурин, хотын оршин суугчид ганцхан шөнийн дотор зэрлэг араатнуудад хядуулах аюултай. Харамсалтай нь И юун, Жан Сяро нарын харьяадагддаг овг нь өндөр зэрэглэлийн дайчингүй жижиг овг байлаа. Бүхэл овг нь тогтворгүй, хизээч мөхөж мэдэх байдалтай. Хүч чадал сул учир энэ жижиг овг цуглуулж чаддаг хоол хүнс маш бага. Тэд өөрсдийгөө тэжээж чадалгүй, зөвхөн том хотын овгуудад сум хоёг зэрэг зэр зэвсэг хийж өгч түүнийхээ хариуд жаахан үр тариа амтны мах авч амьдралаа залхуулдаг байв. Жан Сярогийн хийдэг сумны материалуудыг том овгууд нийлүүлдэг бөгөөд тэр зөвхөн гүйцээж дуусгах ажлыг нь хийдэг байлаа. Юун минь, чи дотогшоо орж унт. Маргааш эдгээр сумаар нэлээд үр тариа сольж чадна. Бас нэг хэсэг зэрлэг араатны мах авна. Зэрлэг араатныг санаж байна уу? Тэр бол хамгийн хүчтэй амтан. Зөвхөн маш том овгууд л агнаж чаддаг. Нэг хэсэг мах идэхэд л их хүч нэмэгддэг. Хэрвээ удаан хугацаанд идэж чадвал түм удахгүй дайчин болдог юм. Жан Сяро ингэж ярихдаа баг зэрэг мөрөөдөм. Хэрвээ дүүн дайчин болж чадвал ямар сайхан байх бол хэмээн бодов. Гэвч бодит байдал дээр тэд хэдэн сар тутам ганцхан удаад зэрлэг араатны мах амсах боломжтой. Дайчин болно гэдэг тэдний хувьд бараг боломжгүй зүйл байлаа. Харин том овгуудад залуус зэрлэг араатны махыг хоол мэт иддэг. Үнэн дээр зэрлэг араатны мах тэнд тийм ч үнэтэд тооцогддоггүй. Зэрлэг араатныг агнахад бэрх боловч нэг том зэрлэг араатан 10-аад метр урт хэдэн 10 мянган жинтэй тул түүний мах 10 хүнийг хэдэн жил тэжээхэд хүрэлцдэг байв. Том овгуудын онцгой залуусын хувьд зэрлэг араатны мах нь доод хүмүүсийн идэх зүйл бөгөөд тэд зэрлэг араатны яс, өөрөөр хэлбэл араатны ясны охоор тэжээгддэг. Зэрлэг араатны бүх мөн чанар түүний ясанд агуулгаддаг. Авраг зэрлэг араатны бүтэн арга ясыг тусгай аргаар боловсруулбал шар буурцагны хэмжээтэй араатны ясны ох гарган авч болдог. Энэ ясны ох нь дайчны төвшинг ахиулах, судал нээх, цусны угсааг идэвхжүүлэх зэрэг олон төрлийн ашиг тустай бөгөөд жинхэнэ дулаанчдын мөрөөдлийн эд байлаа. Гэвч Жан Сяро, И юун шиг доод овгийн ядуу хүмүүст энэ нь домогтой адил зүйл байв. Араатны яс олох өөрөө хэцүү төдийгүй, олдсон ч түүнийг ох булкал боловсруулахад олон арга, мууц технологи шаардлагатай тул энгийн хүм амжилттай хийх боломж бараг үгүй байлаа. Зэрлэг араатны мах, араатны ясны ох. И юун намуухан өөртөө бовтно. Эдгээр нэршлиг Жан Сярогийн амнаас сонсоод түүний мэдлэг ийм өргөнд тайхаж байлаа. Шөнө нам гүм өнгөрөв. Маргааш өглөө И юун эрт сэрсэн нь унтаж хансандаа бус үлссэндээ байв. Хэд хоног хоол идээгүй, жаахан шингэн зутан ууснаас өөр юмгүй байсан тул өлсгөлн нь ихт. Сяро эгч одоо И юун эгч гэж дуудахад бүр дасжээ. Өчигдөр Жан Сяротой ярилцахдаа өмнө нь ч түүнийг ингэж дууддаг байсныг мэдсэн юм. Сяро эгч, та яагаад? И юун гинт зочив. Жан Сярогийн хогцос шүүдэрт норж, нүд нь цос хурсан мэт улааж, ихэд ядарсан харагдана. Түүний тэвэрсэн 2 том боодол сумыг хараад Жан Сяро шүнжим унтаагүй, тасралтгүй сум хийсэн илт байв. Гэр нь ядуу тул тосон дэнлүү асаах боломжгүй. Сум хийхдээ тэрээр шавж татдаг өвсөөр цовлорсон гэрэлт цохны бүдэг гэрэл мөн сарны туяанд түшиглжээ. Ийм нөхцөлд шүнжин ажиллах нь бие махбодод асар их ачаалал болдог нь ойлгомжтой. Жан Сяро инээмсэглэн, "Юун минь, чи өмнө нь унаж гэмтсэн тул би чамайг асарсан. Сүүлийн 2 өдөр чамайг оршуулж, дахил хийсэн болохоор сум хийх зав гараагүй. Өнөөдөр бол хоол салах өдөр. Хэрвээ илүү ихийг хийж амжихгүй бол бид хоёр хоолгүй хоцорно.
Өнөөдөр би чамд зэрлэг араатны мах чанаж өгч биеийг чинь тэнхрүүлнэ гэлээ. Ярьж байх зуура Жан Сяро и юуны толгойг энхрийн илв. И юун дуугүй болов. Тэр Жан Сяро тосон даавуу авч хоёр бодол сумыг болгоомжтойгоор боож байгааг харна. Түүний нүдэнд баяр, сэтгэл ханамж тодорно. И юун гүнзгий амьсгаа аваад атгаа үл ялэл зангидан. Ямар ч байсан өөрт нь санаа тавьж буй энэ ихчийгээ сайхан амьдруулах ёстой гэж дотроо шийдэв. Явъя, хоол солио. Жан Сяро и юуныг дагуулan хүнд сум тэвэрсээр хоол солихоор товлсон үр тариа хатаах талбайд очив. Тэнд аль хэдийн олон хүн цугларсан байлаа. Хамгийн анхаарал татгуйц нь өндөр тавцсан дээрх торгон хувцастай нэгэн залуу байр. Тэр 24, 25 орчим насны том самдар дээр хөлөө алцайлран сууж, бэлхүүснээс нь хийц сайтай сэлэм өнж. Тэр доор нь ажиллаж буй зовсонд хүмүүсийг залхуутай харцаар ажиглана. Хүмүүс боодлоор нь сум, мөн сайтар хийсэн арьсан хуйв зөөж. Тэдний авч яваа эд зүйлс бүрийн хажууд бичээч маягийн хүм данс хөдөлж байв. Түүний дэргэд хувцсан цэгцтэй, шар дээлтэй хөгшин зогсож, нүүр дүүрэн далгиналтай инээмсэглэнэ. Та ноёнтом, энэ удаагийн зэвсэг хоёыг танд даадагдав уу? Хөгшин бүхийн асуухад торгон хувцастай залуу түүн рүү нэг хараад хамраараа хамхийх төдий хариу өгөв. Тэр бардан байсан ч хөгшин огтхонч дургуузал илэрхийлэлгүй инээмсэглсээр байлаа. Учир нь па ноёнтон бол том овгийн элч, зэвсэг хураах үүрэгтэй хүн байв. Хэдийгээр өөрийн овогтой төдийлөн нэр хүндгүй тул ийм ажилд тамгигдсан байж болох ч шар дээлт хөгшний хогд тэр яахаргагүй том хүн байлаа. Жан Сяроч өөрийн хийсэн хоёр боодол сумыг өгч, хоёр жижиг модон пайз авлаа. Тэр пайзыг чанга гатгаж, алга нь баг зэрэг хүлэрнэ. Эдгээр модон пайз нь түүний болон ахынх нь хоол хүнс байв. Хэсэг хугацааны дараа бүх зэвсэг хоёгийг тэрэгт очиж, толгой дээрээ эвэртэй хоёр морь түүнийг чирэн одов. Та ноёнтон дансыг нэг харж, тэрэгнээс нэг том авдар буулгуулан шар дээлт хөгшний өмнө хайчаад дагалдагчтайгаа явлаа. Шар дээлт хөгшин инээмсэглэн үдэж, дараа нь босоод инээмсэглэлээ хураан сүр жавхлантай царай гаргав. Овгийн хүмүүс аль хэдийн давдлан хүлээж байв. Овгийн ахлагчаа хурдан хоол хуваарлаач. Тийм ээ, бид хэдэн сар мах хараагүй. Зарим өсвөр насны хөвгүүд ч чангаар хашгирч, хоол, мах аваад гэртээ харахыг тэсгэлгүй хүлээж байлаа. Дуугатад гэж шар дээлт хөгшин гараа өргөн дохоо өгөв. Энэ үед и юун түүнийг ердөө дорой харагддаг хүн биш, харин овгийн ахлагч гэдгийг ойлгов. Ингэж яарч байгаа болохоор эхлээд хоол тарай. Уг дуусмагц хэдэн шадамгаа урагш гарч, үхэр тэрэг хөтлөн агуулхаас үр тариа гаргав. Удалгүй шуудаагаар нь овооллоо. Болохгүй байна ахлагчаа. Яагаад энэ удаагийн үр тариа ийм бага байна? Тийм ээ, урд нь үүнээс хавьгүй их байсан. Бас яагаад мах алга вэ? Олон хүн дургуутсан дуугарав. Энэ удаа тэд өмнөхөөсөө илүү их зэвсэг өгсөн. Атад авсан зүйл нь бараг тал хуваар бага. Дээр нь хүсэн хүлээсэн мах огт байсангүй. Хоо юун овог биднийг дэндүү доромжилж байна. Ахлагчаа, энэ яг юу болж байна вэ? Доорх дуу шууган улам ширүүсгэд шар дээлт хөгшин хүйтнэр хурхирч бөгд дуугаа тат. Энэ тухай дараа тайлбарлана. Одоо пай завг, ноогдсон хэмжээгээрээ хоол аав хэмээн зандарлаа. Тэр ингэж хэлэх үед үл мэдэг сүр хүч цацарч дургуутсан олон хүн тэр даруй намжив. Учир нь энэ шар дээлт хөгшин бол жинхэнэ дайчин байв. Тэр хэдийгээр доод төгшний энгийн цустай дайчин байсан ч овгийн хувьд жинхэнэ толгуур нь байв. Ердийн үед түүний эсрэг зориглон зөрөх хүн бараг үгүй. Дайчдын бэлтгэл ангийнх нь эхэлж үр тариагаа ав. Шар дээлт хөгшин гараад алдахад амтны арьсаар хувцалсан хэсэг эрчүүд урагш гарч ирв. Тэдний хамгийн задуу нь 15, 16-тай, хамгийн ахмад нь 30, 40 орчим настай. Мөгд ижилхэн, бие бялдар сайтай, булчингийн шугамн тод, нэг харахад л бэлтгэлтэй хүмүүс байлаа. Эдгээр нь дайчдын бэлтгэл ангийн гишүүд бөгөөд овгийн ирээдүйд тооцогддог хүмүүс юм. Бэлтгэл ангид зөвхөн биеийн чадамж сайтай хүүгүүдийг сонгон авч багаас нь сургадаг. Тэд ердийн үед ан хийхээс бусад ажлаар оролцохгүй, тариа тарьдаггүй, сум, хуйг хийх зэрэг үйлдвэрлэлийн ажилд оролцдоггүй. Гэвч овогт сайн мах, сайн үр тариа гарвал юуны өмнө дайчдын бэлтгэл ангид хуваарилдаг байв. Учир нь тэдний дундаас ганцхан өндөр зэрэглэлийн дайчин төрөн гарвал энэ нь овгийн хувьд асар их ол зулах байлаа. Өндөр зэрэглэлийн дайчдын хамгаалалтын ач холбогдлыг орхивол зөвхөн тэдний хүн солох чадвар хангалттай. Ийм дайчин ганцаараа хээр талд орж ан хийж чадна. Хэрвээ хэдэн томхон зэрлэг амьтан агнвал тэр нь бүхэл овгийг хэдэн өдөр тэжээх мах болдог. Хэтрүүлж хэлбэл ганц өндөр зэрэглэлийн дайчин жижиг овгийг бүхэлд нь тэжээж чадна.
Дайчдын бэлтгэл анги нийтдээ хэдэн 10 хүнтэй. Тэд үйлдвэрлэлд оролцдоггүй тул модон пайзгүй боловч хүн бүр дүүрэн нэг шуудаа үл тариа үүрч явлаа. Анхнаасаа цөөн байсан үр тарианы шуудаа ийхүү шууд 5-1-ээр багасв. Харин үр тариа аваагүй овгийн гишүүдийн тоо бэлтгэл ангийнхаас хэд дахин их байлаа. Ингэснээр олон хүн үлсэх нь тодорхой болов. И юуны дэргэд Жан Сяро гартаа барьсан модон пайзаа чангатав. Царайн цайж хэрвээ үр тариа авч чадахгүй бол тэдний амьдрал яах бол гэх айц төрнө. Овгийнхан бүгд дуугүй болов. Дайчдын бэлтгэл ангийнхан авсан үр тариа нь өмнөхөөс бараг дутаагүй байлаа. Ийм байдал үргэлжилбэл хуваарлах юм хүрэлцэхгүй нь ойлгомжтой. Гэртээ 1-р зэрэглэлийн эр хүнтэй айлууд үр тариагаа ав. Шар дээлт хөгшин дахин тушаал буулгав. Энэ ертөнцид хүч чадал бол амьдрал. Дайчдын бэлтгэл ангиас гадна бусад эрчүүд ч мөн зэрэглэлд хуваагддаг. Энгийн шалгуур нь хүч. 300 жинтэй чулуун төгжээ өргөж чаддаг эрийг 1-р зэрэглэлийн эр хүн гэж үзнэ. Дараагийн шатанд өргөгчийн багасах тусам зэрэглэл нь ч буурна. 1-р зэрэглэлийн эр хүнтэй айлууд баг зэрэг санаа амарч, яаран урагшгарч үр тариагаа авлаа. Энэ үед модон пайз бараг нэр төдий зүйл болж тэдний авсан үр тариа өмнөхөөс ихээхэн багассан ч ядаж хоосон үлдсэнгүй. Эдгээр айлууд анханасаа харьцангуй боломжийн нөөцтэй тул цаашдын амьдрал нь жаахан хэцүү болохоос бүрэн сүрхэхгүй байв. Гэртээ 2-р зэрэглэлийн эр хүнтэй айлууд үр тариагаа ав. Шар дээл төгшний дуу дахин сонсогдов. Өмнө нь таа ноёнтонд бялдуучлан бүхийж байсан хүнтэй харьцуулахад одоогийнх нь төрх огт өөр хүйтэн хатуу байлаа. 2-р зэрэглэлийн эр хүн гэдэг нь 250 жинтэй чулуун төгжээ өргөж чаддаг хүнийг хэлнэ. Тэдний авсан үр тариа дахиад л мэдрэгдэх үйц багсав. Үр тарианы шуудаа хурдан багсаж, шуудаа бүр цөөрөх тусам Жан Сярогийн царай улам цайж байлаа. Тэр пайзаа чангатгаж, алга нь хүйтэн хөлсөнд норжээ. Энэ бол хэдэн шуудаа дутагдсан асуудал биш. Энэ бол амь насны асуудал байв. Үр тариагүй бол тэд өлсөж үхнэ. Тэр энэ удаагийн хуваарлалтанд ихээхэн найдлага тавьсан. Зөвхөн үр тариа биш, и юунд чанаж өгөх мах авна гэж бодсон. Харин одоо энгийн үр тариаж үгүй болох нь. Гэртээ 3-р зэрэглэлийн эр хүнтэй айлууд үр тариагаа ав. Үр тариа улам багасв. Жан Сяро амьсгаагаач даржээ. Шар дээлт хөгшинч хөмсгөө хатрууллаа. Үр тариа хэтэрхий дутмаг байв. Олон хүн огт авч чадахгүй нь тодорхой. Ойрын хэдэн сард заавал өлсөж үхэх хүмүүс гарна. Гэвч овгийн ашиг сонирхлын төлөө загаслуу болон дэвших ганц боломжийг олж авахын төлөө тэр хатуу шийдвэр гаргахаас өөр аргагүй байв. Зарим сул доройг залиаслах хэрэгтэй. Овогт өлсөж, өгдөж үхэх явдал ердийн үзэгдэл. Амьдрах орчин хэтэрхий хатуу тул дундаж насжилт аимшигтай богино байлаа. Үлдсэн хүмүүс үр тариагаа ав. Уг дуустал хүмүүс үемэн дайрлаа. Жан Сяро цочин дуу алдаад хүний давалгаанд түлхэгдэн газар тунав. Түүний бие хөхөрч өвдсөн ч гартаа барьсан модон пайзаа тавьсангүй. Тэр пайзал түүнд найдвар авчирна гэж бодож байгаа мэт чангатгаж байв. Шаро ихч Жан Сяро газар унахыг хараад и юун хаанаас гарсан нь үл мэдэгдэх хүчээр хүмүүсийн дундуур шахан орж түүнийг татан босгов. Шаро ихч зүгээр үү? Хүмүүсийн дунд унаж гიშгэгдэх нь амь насанд аюултайг и юун сайн мэдэж байлаа. Жан Сяро и юуны гарыг барьж сэтгэл нь түгшиж аргагүй байдалд автжээ. Юунд чихэлдээд байна. Бүгд журамтай бай. Шар дээд хөгшин чанга хаширлаа. Түүний дуу хоолойд ямар нэгэн хүч шингэсэн мэт болж өөмж байсан хүмүүс тэр даруй намжив. Дараалал дор нэг-нэгээр ав. Түүний дуу хатуу ширүүн байв. Хэн ч эсэргүүцэх зэрэг гаргасангүй. Учир нь тэр асар их хүчтэйгээс гадна овгийн хуулийг атгаж байсан. Хэрвээ дуулуургүй байвал газар дээр нь алгах боломжтой байлаа. Хүмүүс дараалалд орж үл тариагаа авч эхлэв. Хэдийгээр айд бүрт ноогдсон хэмжээ өчүүхэн байсан ч хүн олон тул удалгүй бүх үр тариа дуусав. Жан Сярогийн зүрх тэлсэв. Үр тариагүйгээр тэд амьдрах боломжгүй. Ван Лун хэдэн хүн аваад агуулхаас үлдэгдэл нөөц үр тариа авчир гэж шар дээлт хөгшин дэрвдэх нэгэн том биетэй эрд тушаав. Ван Лун бол түүний гэрийн хүн байв. Тэмээ ахлагч. Ван Лун хурдан явж удалгүй жижиг тэрэг түрэн ирээд хэдэн шуудаа үр тариа буулгав. Энэ нь овгийн нөөц хүнс бөгөөд бүгд бүдүүн гурал байлаа. Дэлхий дээр бүдүүн гурал гэдэг нь эрүүл хоол гэсэн үг. Харин энэ ертөнцид огт өөр. Бүдүүн гуралын тариаг хамгийн сүүлд тээрэмдэж үлдсэн үлдэгдэл. Хэвэг ихтэй тул хийсэн хоолм хатуу, гашуун, залгихад бэрх.
Мөн илчлэг багтай, шингэц муутай. Нэг жин нарийн гурал идэх нь хоёр жин бүдүүн гурал идсэнтэй тэнцэнэ. Гэсэн ч бүдүүн гуралч хийсэн юу ч үгүйгээс дээр. Хүмүүс аргагүй хүлээн зөвшөөрч багахан хэмжээгээр ав. Жан Сяро анханасаа дарааллын сүлд байсан тул түүнд ирэхэд бүдүүн гуралч бараг үлдээгүй байлаа. Тэр хөлсөнд норсон хоёр модон пайзаа өгөөд ердөө 2 алонд багтах хэмжээтэй нэг уут бүдүүн гурал авлаа. Хэрвээ тэр юун хоёр өдөр бүр хэвэхтэй зутан идлээч 10 хоногт хүрнэ. Жан Сяро гацсан зогсов. Ар дээр хөнгөн уутыг ширтэн ийм үрдэнг хүлээн зөвшөөрч чадсангүй. Дүүн дөнгөж амьд эргэж ирсэн. Одоо тэд хоёулаа өлсөж өөхөх ёстой гэж үү? Чи энд юу хийгээд зогсоод байна? Зам хаагаад. Өр тарай тарааж байсан эр дургуутсан хашгирч Жан Сярог явуулахыг оролдов. Жан Сярогийн дотор уур хилэн буцлав. Тэр шүнжин сум хийж зүтгэсэн. Харин хариуд нь ийм өчүүхэн үр тариалавлаа. Тэр сул дорой эмэгтэй боловч энэ мөчөд шүдээ зуум, овгийн эрх мэдлийг илтгэх хүчирхэг эрчүүдтэй нүүр туллаа. Яагаад ийм бага юм бэ? Би 2 бодол сум өгсөн. Нарийн гурал битгийх л. Бүдүүн гуралч ердийнхөө 10-ны нэвэнд ч хүрэхгүй байна. Үр тарай тарааж байсан эр хэсэд гайхав. Ийм жаахан охин зориг гаргана түүнээс асууна гэж санаагүй бололтой. Дүрэн мэдэхгүй юм уу? Чи хүүхэд, дээр нь эмэгтэй. Гэрт чинь эр хүнч байхгүй. Тэгээд их үр тарай аваад яах юм? Их эдсэн ч дэмий. Энэ жижиг овогт эрэгтэйг дээдэлж, эмэгтэйг дорд үзэх явдал түгээмэл байв. Том овгууд зэрлэг араатны мах. Бүр араатны ясны ог хүртэл хэргэлдэх тул эрэгтэй эмэгтэй хүмүүсийн биеийн ялгаа тийм ч их асуудал болдоггүй. Эмэгтэй хүчтнүүд ч зөөнгүй. Харин жижиг овогт эрэгтэй хүний биеийн давуу тал бол давж гарахын аргагүй ангаз байлаа. Маш цөм эмэгтэй л хүч чадлаараа эрчүүдтэй эн зэрэгцэж чадна. Ийхүү доромжлогдсонд Жан Сярогийн уур улам бадарч. Манай гэрт эр хүн байхгүй гэж хэн хэлсэн юм? Би Жан Сяро өөрийн гэртээ жинхэнэ эр хүнтэй хэмээн чанга хэлв. Ингээд тэр юуны гарыг чанга атгаж түүний хажууд бат зогслоо.